Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдод. Тэмээн тайртай Монголын ард түмэн тав хүндэн энэ өдрийн төмөн амгалан айлтхан мэдчилье. Тэнгэр говийн эзэн хөх уяачийн алдар нэрийг цураатуулсан хурдан буянгуудыг танилцуулах цоврал дугаарын маань 2 дахь дугаар тав хүнд хүрэхэд бэлэн боллоо. Энэхүү цоврал дугаарын маань 2 дахь дугаарт Баянхонгор аймгийн Шинжис сумын харьяат аймгийн алдарт уяач Гамбатын уган дотхын хурдан буян ууган улаан атыг танилцуулахад бэлэн болсон байна. Аймгийн алдарт уяач ууган дотох нь анх 2013 оноос хойш өдий хүртэл 13 жил хурдан нөмөө үйж хурдлуулт айраг төрөө нээсэн 100 гаруй амжилтыг хүртээд буй шилдэг уяач юм аа. Аймгийн алдарт уяач Гамбатын ууган дотох нь 2020 онд аймгийн алдарт уяач хэмээх эрхэм заланд хүрээд буй юм аа. Түүний үйж хурдлуулж буй өөрийн ботхон тэмээ болох ууган улаан ат нь тэртээ 2013 оноос эхлэн тормны уралдаанд 3 төрөө хүртэж тодорсон цуутай хурдан буян билээ. Түүний амжилтуудыг төвөрлөн хүргье. 2013 он Баянхонгор аймаг Шинжис сум зохион байгуулагдсан хурдан тормны уралдааны төрөө магнаа. 2013 он Баянхонгор аймгийн Шинжис сумын уртын голоогийн Тэмээчдийн баяр наадмын төрөө магнаа. Мөн тухайн ондоо Баянхонгор аймгийн Баян өндөр сум Батлаа агсны нэрмжит говийн мөсийн уралдаанд мөн төрөө магнаад хурдлаад бивлээ. 2014 онд Баянхонгор аймаг Баян өндөр сум Алтан тэл Тэмээний баяр наадмын хурдан тайлгны уралдаанд айргийн 3. 2014 он аймгийн алдарт уяач Амгалан Баатарын нэрмжит Тэмээний баяр наадмын айргийн 5. 2016 он Баянхонгор аймаг Шинжис сум аймгийн мөсийн уралдааны айргийн 3. 2017 онд Баянхонгор аймаг Шинжис сум Тэмээний баяр наадмын хурдан атны уралдааны төрөө магнаад хурдалжээ. 2018 он Баянхонгор аймаг Шинжис сумын Тэмээний баяр наадмын төрөө магнаа. 2018 оны Баянхонгор аймаг Шинжис сум зохион байгуулагдсан аймгийн мөсийн уралдааны төрөө магнаа. 2019 он Баянхонгор аймаг Жинс сум зохион байгуулагдсан аймгийн авраг шалгаруулах хурдан атны уралдааны айргийн 3. 2020 онд Баянхонгор аймгийн Богд сум зохион байгуулагдсан улсын мөсийн уралдаанд айргийн 4. 2021 он Баянхонгор аймаг Шинжис сум зохион байгуулагдсан хурдан атны уралдаанд төрөө магнаа. 2021 оны аймгийн алдарт уяачны нэрмжит уралдааны төрөө магнаа. 2021 он аймгийн алдарт уяач Амгалан Баатарын нэрмжит хурдан атны уралдааны төрөө магнаа. 2023 он Батлаа агсны нэрмжит аймгийн мөсийн уралдааны төрөө магнаа. 2023 он Баянхонгор аймаг Жинс сум зохион байгуулагдсан аймгийн авраг шалгаруулах хурдан атны уралдаанд айргийн 3. Мөн тухайн ондоо Баянхонгор аймгийн Шинжис сум зохион байгуулагдсан Тэмээчдийн баяр наадмын төрөө магнаа. 2023 он Баянхонгор аймгийн Шинжис сум оны авраг шалгаруулах хурдан атны уралдааны мөн төрөө магнаад хурдалжээ. Мөн тухайн ондоо Өмнөгов аймгийн 3 дэс сум зохион байгуулагдсан Тэмээний баяр наадамд аман хүзөө. 2024 он Баянхонгор аймаг Шинжис сум зохион байгуулагдсан аймгийн авраг шалгаруулах хурдан атны уралдаанд айргийн 3-т хурдалжээ. 2024 он Баянхонгор аймаг Баян өндөр сум зохион байгуулагдсан оны авраг шалгаруулах хурдан атны уралдаанд төрөө магнаа. Мөн тухайн ондоо Баянхонгор аймгийн Шинжис сум 3 дугаар огт зохион байгуулагдсан хурдан атны уралдаанд мөн төрөө магнаад хурдалжээ. 2025 он Өмнөгов аймгийн 3 дэс сум зохион байгуулагдсан Тэмээний баяр наадамд аман хүзөө. 2025 он Баянхонгор аймгийн Баацхан сумын суманд зохион байгуулагдсан аймгийн авраг шалгаруулах хурдан атны уралдаанд төрөө магнаад хурдалжээ. 2025 он Дорногов аймгийн Сайншиг дотноо зохион байгуулагдсан Их говийн тэмээд улсын мөсийн уралдааны айргийн 5-д хурдлаад буй. Өнөө цагийн өнгөнд оролдож буй хурдан буян юм аа. Энэхүү аймгийн алдарт уяач Гамбатын уган дотхын ууган улаан ат нь 15 төрөө 16 аман хүзөө 17 айраг хүртээд буй. Өнөө цагийн өнгөнд оролдож буй хурдан буян билээ. Ингээд аймгийн алдарт уяач ууган дотох хахта улам их амжилтыг хүсэж улсын алдарт болохын үлцээтэй сайхан эрүүлгийг өргөн дэвшүүлж мөн түүний гэр бүлд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.